байцгаана Бурхны хүү Баярбаатар байна. 2026 оны 1-р сарын 31 эсвэл 2-р сарын 1-ний хоёрын аль нэг өдөр нь сумын заануудын багийн боцод барилдаан 2026 болох гэж байна. За энэ барилдаанд 16 баг барилдана. Одоогийн байдлаар 10 баг бүртгүүлээд байна. Одоо 6хан баг бүртгэн нин яараарай цагаан сар удахгүй болох гэж байна. Тэгээ юм тулсан хойно баахан хэрэгтэй хэрэггүй хийм бууз боорцог зарнагээ яваад идэг. Тэгээ тэрний чинь авахгүй шатчлаа гэдэг үйлээ сүйд болдог шүү. Цагаан сараар агсан тавиад. Эртхэн шиг энэ багийн боцод барилдаанд бүртгүүлээд бага барилдуулаад бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурчлуулаарай. За 600 мянган төгрөгөндөө бол өөрийн нэр дээр сумын заан 5 хүнээс бүрдсэн баг барилдуулна. За тэр барилдааныг бол ТV телевиз гаргаж өгнө. Хөдөө орон нутгийн ТV телевизийг бол янзыг үздэг гэдгийг та нар бүгд мэдж байгаа. Одоо цагаан сар болох гээд байна шүү дээ. За дээр нэмээд Бурхны хүү Баярбаатар пуужин галаанаар бол аль нэг лайв хийж өгнө. Гадуур энэ хүмүүсийн хийж байгаа ирэл 5 сая 6 сая зарим нь бүр 80 100 сая ч хийж явах шиг тийм ээ болчоод байна шүү дээ. Ирэл шүү дээ. 1 минут 30 секунд. Гэт бүхэл бүтэн лайв хийж өгөх гээд байна. Ойлгож байна уу? Үгүй би Баярбаатар бас галаанаар. Би байнга хэлдэг те. Хүн тэнэг байж болно, гайхуулдаг байж болохгүй гэж. Ийм боломжийг алдчихж байгаа тэнэг хүмүүс үл хэзээч бизнесийн салбарт амжилт олохгүй шүү. Эртхэн шиг солонгосын визэнд хөөцөлдсөн жин дээр шүү.